Яамны хуучирсан байрыг засварлах ажлыг тендер зарлан шалгаруулжээ. Шалгарсан ажил гүйцэтгэгчтэй яамыг төлөөлөн гэрээ байгуулан биелэлтийг тооцож ажиллах үүргийг хэлтсийн дарга Баярхүү даалгаж, сонгон шалгаруулалтаар түүний 10 жилийн ангийн найз Буйнагийн барилгын компани бүх талаараа давуу байсан тул шалгарсан байна. Хэдийгээр Буйна шударгаар шалгарч уг ажлыг авсан ч Баярхүү яамыг төлөөлөн гэрээ байгуулж биелэлтийн тооцож ажиллах нь зохисгүй. Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно. Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд бусаар холбогдох эргэн аж ахуй нэгж байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно. Би Баярхүүгийн хамаарал бүхэн этгээдэд орохгүй шүү дээ. Хэрвээ нийтийн албан тушаалт нь өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгох хуц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдох үйц нөхцөл байдал гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл яамаа төлөөлөөд нэг ангийн найз Буйнаатай гэрээ байгуулж ажиллах Баярхүү нь бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэхэд олон нийтийн зүгээс эргэлзээ бий болох нөхцөл байдал үүснэ гэсэн үг юм. Тэгэхээр яах ёстой байсан юм? Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг. Харин ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх хэсэг шийдвэрийг нэн дээр бичгээр гаргаж шийдвэрлэдэг юм байна. Энэ нь нийтийн албан тушаалтныг авилга, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.